Аль эсвэл хамтдаа хайраар нууж хайрын өргөд хожихуд хосын харилцаагаа толдох нүүдлийг өдөр бүрийн 17-оос 18 цагт хайрын өрөг шууд нэвтрүүлэг. Гэрүүлээ радио 104.5 84.5 долгионтой хамтдаа байгаа сонсогч танд яг энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Хайр өрөг нэвтрүүлгийн маань цоогоос цоо шинхэн дугаар ийхүү сонсогч танд радиогийнхоо 1-р студиэс хөтлөгч Баясаа, Сааги, Цома нарын хөтлөлтөөр мөн найруулагч, Мизу найруулагчийн маань бас найруулгаар нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн болсон байна. Залуучуудаа энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Орой мэндий. Гэрүүлээ радио 104.5 84.5-ыг сонсож байгаа та хайр өрөг нэвтрүүлэг рүү пэйж рүү ороод фоллоу хийнгүүтээ бид гуравтайгаа хамт үзэх боломжтой шүү. Мөн шууд утас 11 104 5 11 46 104 5 11 46 104. Тийм. Үгүй би цээжлсэн байсан. Шууд хадбагдах боломжтой. Би сая 11 гэснээр 46 гэдэг тэгээд таг болчлоо. Аха. Тэгээ би сая юу бодчихсан юм бол хоолол яриадсан аахгүй тий. Гиснээс нэвтрүүлгийн маань ивент итгэж байгаа. За баясаа орой мэндийг хүргэе. За орой мэнд сонсогчтой болон тавчтай орой мэндийг хүргэе. Тэгэхээр нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр аман толороод жаргах алгасаж болохгүй амтны дэдийг KFC-гийн Dank Soy Garlic Sauce-аар хамталсан амтд бүргэр шарсан дахиа аман толороод хайлах мэт cheesecake боолыг багтаасан уяг ариун багцуудаа KFC-гийн бүх салбараас авах боломжтой шүү. Хүүхд залуучуудаа. Чи ер нь реклам уншаад ахаар хөөхтөөгүй юу? Юм хэлэлтэй тэгээд. Би сая амар өлсөөд исэн байхгүй. Тэгсэн чинь Баясагийн рекламыг юу яасан чи бүр шууд гарч идмээр санагч. Шууд яадаг шин. Хит юм бол гэж. Хит юм бол энэ сайхан багц шүү. Тэгэхдээ гоё юм шиг үлээ. Ямар ч нэг гоё нартай өдөр идэхвэлгүй дээ, тий? Намрын нэг нартай өдөр. Шууд утсан 75 55 10 тий? Тэг чи нөө 3W-цэг яг 1045 гэх чинь. 75 55 10 10. Вебсайт нь болохоор 3W-цэг KFC Mongolia цэг юм байна. Ааха. За тэгээд com шүү. Com. Com. Чи юу гэлчихвэ? Эмэн гэлчихлээ. Монгол сайтаар шууд оруулчлаа. Com юм тий. За Сүнжка маань орж иржээ. Хай бүх цаг үеийн мен гэсэн. Хай. За тэгээд ганц цэгийг Аленкаг Баясгалан үлзий жаргал сайхан акця наашрэл гэсэн биш. Цаамаа маань өнөөдөр үзэсгэлэнгүй харагдчихсан гэсэн. Баярлаа. За Аленка маань юу гэсэн? Хай крашуда, хай Баясаа гэсэн биш. За хай. Сагийг ананаас. Юугаас анигцөө. Маргааш ирэхгүй та нар хараарай гэж. Ирэхгүй зэ. Гомцсон та нар. За тэгээд зүгээрээ бас ингээд нарган байвал бас зүгэр штэ тий. Орой нэвтрүүлэг дээр идэх юм ивент итгүүл хэцүү юм байна. Харин тийм ээ хэцүү байна. Үнэхээр хэцүү. За сэдврүүг орё доо. За хэцүүгээ мэдрээд яг сэдврүүг шууд орё гэж байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн сэдв болохоро итгэл алдсан үед яах вэ? Итгэл алдчихсан бол яах вэ? Данч явда. Итгэлийг нь одоо ингээд алдах гээд байгаа биш. Хизээний алдчихсан. Одоо ер нь бол шагдрын яг кабинд сууж байгаа мөч байгаа байхгүй тий. Шагдаа. Машин асах га тий. Машин ассан юм шүү. Асаагүй ч араас нь төрдөө шүү дээ. Хүүхдүүд нь төрөөл. Тэгээ асаагаа өгөөд хашаандаа биш байхгүй юу? Яагаад тэр чи өөр газар очицсан. Дон гэл нэг юм дуграал. Баясаа сайн мэдчихэе байлгүй дээ. Баясаа яагаад ч мэдчих хэвээр. Би болохоор тэр нөгөө нэг би за гүцээ гал ингээд сүхээд дан гэж дуургаал гарддаг штэ. Тий тэр чинь яг нөгөө юм эргэлзэжсэн үе нэстэй. Нөгөө киногоо мартчихжээ. Ямар ч байсан шагдар бол тэгээд алдсан үеийг л сөхөх гээд байгаа байхгүй юу? Тэн дээр чи яг нөгөө нэг шийдвэр гаргачих штэ. Тэ ер нь бол чифтээр амьдрал бүтгээ боллоо. Аль сүхэ. Гэлээ. Маа чи. Тэр мэр хэсгүүд нэгээд яг үлдчихин тий аягүй сайн нэг. Яг тийм нэг эзэгтэй юмнууд үлдчихэж байгаа. Тий яг тэр үеийн нөгөө дууны найруулагч гэдэг ч бас аягүй чухал. Амар яг нөгөө хүмүүсийн сэтгэлд хоногчтол яг тэр нэг ая мая яг байж байгаа тэр нөгөө хилж байгаа үг мөг сүхээ зоож байгаа юмд яг дүрсгэлдэг. Одоо цааш байх. Одоо яг ихэд ахгүй шагдрын нөгөө итгэл алдсан мөчин шахны тэр нөгөө сүхний дон гэдэг дуу аян шигчээд штэ тий. Тэгээд ер нь яг энэ киног ингээд үзэх юу яхахлаар яг сэтгэл хоногсон зүйлүүд нь гэсэн чинь саяны энэ байгаа. Тэгэнгүүтээ нөгөө нэг хүүхдээ яг гэрэлж яхад ингээ холоос үсчихдэг тий. Энэ хоёр л миний ой тогтоолтонд байна. Надад бол бороогийн нөгөө бүжгэлж байгаа хэсэг тий.
Гэхдээ гид өвчтэй юм шиг ингээл. Толь мэлтэй харж ярьдаг хэсэг үсэг те. Би бол ерөөсөө яг тэр нэг толтой хараад шагтаар. Яг тэр хэсэг нь ингээд үлчээд байгаа байхгүй. Тэр бол амар бас эвгүй хэсэг штэ те. Энэ цагийн энэ киног жоохон үзмээр байна. Би үзэж яахаагүй. Бас л Монгол кино гэхэд бол бас л дээхэн үеийнх мөртлөө зохиол айгу хүчтэй том амар кино шүү дээ. Тийм тэр чинь гол нь киноны бүрэн бүрэлдэхүүн байгаад шүү дээ. Одоо ялангуяа саагээд болол тэр сүхний дан гэдэг чинь дууны нариулагч бол маш сайн ажилласан байна. Би энэ киноны талаар нэг юм сонссон байхгүй юу? За юу сонсч чинь солонгосууд гэсэн пүү энэ 100 гаруй ангиттай сериалын зохиол байна шүү дээ гэсэн гэж. Хайрын зохиол гэсэн. Харин 100 гаруй ангиттай сериал гэдэг байгаа шүү дээ. Солонгосч ч үнэхээр ядаргаатай татдаг л да тий. Ашгүй сүхээ зоохондэ гэсэн кинод босчдаг тий. За. За тэгээд өнөөдөр яг энэ төсөөллүүдийг сонсогч танд үзэгч танд бас өгөөд байгаа шалтгаан нь юу вэ гэвэл бүгдээрээ хамтдаа нэгэнтээ итгэл алдчихсан болвол яах вэ гэдэг агуулга руу аваачих гэдэг гэсэн төсөө харилцааг. Хэрвээ үнэхээр алдсан бол тэгээд эргээд яг яаж хэрэгээх вэ? Тий. Яг заавал алдсан гэд бүх зүйлийг дуусгаад явах хэрэгтэй гэж тий. Буцаагаад яг уучлаад нэг уучлаад тэгээ буцаагаад энэ амьдрал бас нэгэн л босгосон амьдралыг бат бих авч үлдэх гээд штэ. Тий штэ. Хэдүүлээ одоо зүйлээр нь нийлүүлээ ярина штэ. Яг зөв. Солонгосчуудын одоо өнцгөр болвол тий хэдүүлээ шагдрын хоёрын А ангийг хийх гээд байгаа байхгүй тий. Өөрөөр хэлбэл шагдар одоо нэгэнтээ ингээд тий тэр Куклтын театрын жүжигчэнтэй ингээд итгэл алдчихсан буцаад очих боломж байсан уу? Тэгээ буцаад магадгүй sorry гэд те алгалт хийх боломж байна уу? Магадгүй заримдаа хусын харилцаан дээр араар тавьсан биш ч гэсэн өөр тохиолдол дээр бид нар итгэлийг нь алдчихдаг шүү дээ. Тэгвэл тэрийг нь хэдүүлээ яаж гоё хөнгөн хөөрхөн эвтэйхэн амьдралаа бодоод те засаж залруулах вэ, сайжруулах вэ гэдэг хэсгийг л өнөөдөр жоохон хөнгөндөө байдлаар энэ хүнд сэдвийг л яриа л гэж бодоод байна. Тэгэд ер нь одоо нэгэнт л одоо ширвээ шагдар нэг л шагдар маа шагдар буцаагаад очсон бол тий очсон бол эхнэр нь хүлээж авах байсан уу? Түүнийг уучлаад тий. Хэрвээ яг тухайн үедээ үл уучлаад хүлээж авах байсан болов тий. Монгол хүний уужуу сайхан сэтгэлээр уучлаа л. Монгол хүний уужаа сайхан сэтгэлийг бас ингэж тий хогшроотаас холимооргүй л байгаа байхгүй. Яг хөө би бол ингэж хэлмээр байна. Хэцүү байхгүй юу? Яг итгэлийг алдсан болвол хэцүү. Тийм учраас алдах албагүй байхгүй юу? Монгол хүний сайхан сэтгэлийн чанарыг үзэх албагүй. Тийм учраас анханасаа хичээ. За одоо нэгэнтээ алдчихсан учраас. Харин алдсан учраас энэ өнцгөөс нь бид хоёр ярьжлаа. Алдсан учраас бид яг шагдар буцаад гэртээ очисон бол тий уучлахгүйгээд очисон бол эхнэр бол хүлээж авах байсан уу? За хоёулаа баясаг жоох яриулъя. Баясаа бүрстэ хуруугаараа идээд болохоо яж юм уу? Би бодоол байна л та. Яг за шагдарч яах вэ? Тэгээ шагдар л өнгөрсөн үе шүү дээ. Гэтэ нүрээ улалзуулаад очиж байгаа. Миний бороо бол бас хөрхөө. Бас алдчихад байгаа. Бороо хоёр ч яасан юм бэ? Яг одоо тэр хоёрын өнгөрүүлсэн гэх юм уу тэр дурсамж ерөнхийдөө асар их нөлөөтэй болов тий. Тэгээ манайхан ч нөгөө нэг ард нь нөгөө нэг гэр одоо 5-5 хүүхэд шийдэл тэр кадр гарч байгаа шүү дээ. Тэгээ тэр хүүхдүүдийн ирээдүйг боддог ч юм уу тэгээд нийлэх тал руугаа кинон дээр бол эргээгээд хөрвөөд явж боломжтой. Бодит байдал дээр одоо яадаг юм бол доо. Ер нь бол их аврах алтан боломж нь дурсамжил болов гэж бодож байна. Тэр сайхан дурсамжийг бодохдоо өнгөрсөн дурсамжууд бус одоо тэр хууралт юу гэдгийг одоо тэр зүйлийг бас ангаах тэр одоо одоо ерөндөг болох боломжтой гэж л харж. Хэдүүлээ гоё зүгээр юм онол биш зүгээр амьдрал ярил л та. Хоёр тэг алдсан мөч вэ нөө. Заавал араар уралтыг яриаггүй шүү. Тий? Бага. Итгэлийг алдчихсан. Яагаад аа гэдэг. Би ер нь бол итгэл алдчихсан удаа бол байгаа. Тий хүнд худлаа хэлж худлаа хэлчихэж жоохон яг амлчихсан ч юм уу нэг ингэчий тэгээд өөрөө нэг тэрэндээ би ер нь одоо нэг хэлсэн амдаа хүрэх гэж айгу хичээдэг юм байхгүй. Тэгээд тэрэндээ бүх одоо хүрэхгүй болохоор айгу сэтгэлээр ундаг. Тийм төрлийн юм байхгүй. Тэгээд ер нь бол хүнд аль болох нэг тий яг болохтаа өмнө нь болохоор за болгочиндоо гэж үзээл амлцдаг байсан. Тэгэл болоогүй. Тэгэл за нөгөө хүнж тэгээд энэ худалч амтнал гэж бодсон байлгүй мэдэхгүй. Одоо болохоор би яг нэг өөрийнх нь чадах зүйл дээрээ амлалт өгдөг тий. За би энийг одоо би үл өөрөө хийж чадах юм байна гэж бодсны үндсэн дээрээс амлалт өгөөд тэрнийхэн төлөө хичээгээд хашир сууч тий. Тий. Тэгээд юу яасан? Яг нөгөө ингээд итгэлийг алдцсан үед
Яаж тэрийг босгож байгуулсан юм бэ? Мэдээж хэцүү л дээ. Одоо нэгэнт л итгэл за чичтэй гэд ингэсэн яг ингэж өөдөөс харж байгаа юм шиг тийм мэдрэмжийг өөртөө авч байгаа байхгүй. Тухайн үед тэгэл авчаал за одоо л нэгэнт л итгэлийг алдсан юм л буцаад одоо өөрийнхөө амьдрал те өөрийнхөө хийж чадах зүйлээрээ л буцаад итгэлийг олъё. Дараа нь тэр хүн хараа дахиад гуугах юм бол те ямар нэг юм те хэлэх юм бол тэр үед нь би харин жинхэнэ тэр үед яг биелүүлдэг болцоход хүнд ер нь л хэлжийя гэсэн тийм л өөртөө л тийм зүйлийг хэлсэн. Түүнээс бол тий цаг хугацааны тий. Түүнээс бол яг шууд очиад уучлаарай. Үнэхээр боломж олдсонгүйгээд тэр үед хэлсэн. Тэр хүн нэгэнт л итгэлээ алдсан бол зүгээр гэж байгаа бол цаана юу бодсныг би мэдэхгүй учраас тэгэл харилцаа ер нь бол хүн дээрэл хэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо чиний туршлагаас харахаар цаг хугацаа мамгаан гэсэн үг шүү дээ. Хосын харилцаан дээр одоо яг яах ёстой вэ гэдгийг хэдүүлээ гоё агуулгыг бас гаргаж ирэх гэж бодоод байна л да. Манай сонсогчдод бас яг энэ асуултанд ингээд гоё бодоод өөрсдийнхөө хэмжээнд бас ингээд хариулаад өгөөсэй. Мэдээж энд бол буруу хариулт гэж байхгүй. Хүүе ийм яриад тахтаад ингээд шүүлт бол байхгүй. Бүгдээрээ хамтдаа бие биенээсээ суралцъя. Ягаад гэвэл хосын амьдрал гэдэг зөвхөн одоо бид гуравт байдаг л зүйл биш шүү дээ. Бид нар нэг ийм одоо олдшгүй эртэн олдчоол тэрийгэ яриа суугаад байгаа юм шиг бүгдээрээ л хосын амьдралаар явж байгаа. Тэгээд анханасаа амьдрал ямар заавартайгаа ирэх биш гэдэгчлээ. Анханасаа бид нар зарим зүйлийг бол үнэхээр мэдхгүй байсан. Мэдгүй байж байгаа сурч байгаа. Тийм болохоор өнөөдөр ч гэсэн бидний яриаг сонсохдоо хин нэгэн маань суралцах боломж бас байна уу? Тэгвэл сураад аваасаа гэдэг үүднээс сонсогчдод маань гоё сэтгэлүүдийг бас үлдээж өгөөрэй. Нэгэнтээ итгэлийг нь халтчихсан болвол яах вэ? Яаж сэргээх вэ? Саагийн шиг хэдүүлээ цаг хугацаанд даатах уу? Эсвэл ямар нэгэн арга чарга өөр байна уу? Гэдгийг хэдүүлээ утлая гэж бодож байна тий. За комментуудыг харах уу? Аленка маань юу гэсэн бэ? Хүний итгэлийг алдаж байгаа нөхрийн итгэлийг бас алдах хэрэгтэй. Өөрт нь адилхан зүйл амсуулж таарнаа л гэсэн юм шүү дээ. За яах вэ? Эвгүй үнцгэн тий. Ер нь жоохон эвгүй үнцгэн. Хошигноод ичээд байгаа юм шүү цаа чин ККК гэдэг шүү дээ. Солонгосоо тэр юу гэж юм? Сүхий гэж юм уу? Сүхийг зоох гэж сар болно. За тэр магадгүй шүү. Season 2 юм уу л гэсэн байна. За түүх гээл гэсэн байна. За манайхан бас яг түүх гэдэг үгийг сайхан давалгаалаараа өнөөдөр тэгсэн чи түүхийн цаг баг болцсон байна. За тэгтээ хийсэж байгаа азны тэхүү. Цагийн маань бас яг өнөөдрийн ихтгэлтэй холбоотой нэг түүхийг бас уутлан ярилцах болно. Тэгэхээр хэдүүлээ энэ зүйлийг бас сонсъё гэж хүсч байвал түүх гэдээ давалгаалуулаад сайхан зүрхээ дараа лайка. Манай хоёр өөртөө зүрх лайка дараа шеэр хийсэн үү? Дарддаг шүү. Тэгээд хосуудын харилцаанд одоо жишээлбэл итгэл одоо нэгэнт алдсан үед яах вэ гэд бас нэг өнцөг байж болно л доо. Тэн дээр бол нилээн одоо тууштай тийм мэрэгдэл одоо юу гэмдэ итгэл нэг тэр хүнийхээ итгэлийг алдчихад яаж эргүүлэн олж авах вэ гэд бодоод шүү дээ. Тэн дээр мэдээж нөгөө хүнээс аяг үйлдэл гарна шүү дээ. Одоо яах вэ гэх үү гэл бүх төрлөөр тэр үйлдэлийг тултал явах хэрэгтэй. Асар их мэрэгдлэг, асар их тууштай байдал одоо тий. Одоо солонгос кинон дээр бол жишээлбэл ингээл бороо цутгаал асгаж явахтал тэр цонхных нь гадаа ингээл бараг тий 2-3 хоногоос ч гэдэг юм ингээл нэвшэртэл ингээл суудаг шүү дээ. Жишээ зүгээр тийм маягаар одоо тууштай одоо үнэхээр эргээгээд энэ минь одоо нэрээ үнэхээр алдаж тэ хөрхий тэ хайртай юм да. Тий бас тэгээд эргээд эртэл нь ингээд тууштай хичээх хэрэгтэй. Дундаас нь хаяад явж ивэл одоо тэр харин үнцийн нэг 50 байсан ч юм уу тэгж харагдах гад байна. Тэгэхээр тууштай байдал бол эргээгээд бас л эргээгээд боломж олгоно. Ер нь бол яагаад тэгэхээр тэр хоёрт тэр олон жилийн одоо асар их дурсамжууд байгаа учраас тэр зүйл цаана хүчтэй ингээд одоо галаар бол ингээд зурчлан байсаар л байгаа. Тэрийг хараа эргүүлээд өрдөж чадах юм бол тэр дахиад хайр бол дахиад бадамлж болно, дахиад гэрэлтэж болно. Тэнд бол боломж үргэлж байдаг гэж бол харж байгаа. Яг энэ цаг мөчөд магадгүй нөгөө итгэлийн алдчихад ёо яа гэм блэ гэж байгаа хүмүүс бас найдвар байгаа шүү. Найдвар үргэлж байгаа. За Сунжкад удаага бол яг өнгөрөх гэж байна штэ гэж манай ганц цаг хэлсэн байна. Баярлаа гэсэн байна. Тэгэхээр Сунжка маань их чухал ажил хийж байна шүү. За тэгээд Аленка маань түүхээ амжуулъя гэдэг бас комментиг түч төрөнгөөлөн бичиж орж ирж байгаа учраас бүгдээрээ тэд нэгэнтээ цаг болсон юм чинь түүх рүүгөө бас орё гэж бодож байна. За тэгвэл цагийн маань түүхээ яриа тий. За энэ түүх нь болохоор яг залуу гэр бүлийн түүх байгаа. 5 жил гэр бүл болоод 5 жил болсон үед нь тохиолдсон явдал. Тий. За тэгээд залуу гэр бүл болохоор яг гэр бүл болоод 5 жил болсон. 5 жил болох хугацаанд 3 хүүхэдтэй болсон. Тэгээд яг энэ үед болохоор нөхрийн ажил айгүй амжилттай. Ер нь бол мэрэгчлэрээ ахлах хийдэг
залуу байгаа. Тэгээд ажил дээр нэг том төсөл орж ирсэн байна. Нөхөр болохоор ер нь бол ажлаа тараа гэрлүүгээ шууд явдаг. Эхнэртэй цаг гаргадаг, хүүхдүүдтэй цаг гаргадаг. Ер нь бол маш сайн нөхөр. Тэгээд нэг төсөл орж ирсэн байгаа. Үнэхээр итгэмжтэй сайн байсан учраас компани нь болохоор түүнд тэр төслийг хариуцуулсан байна. Тэгээд ер нь бол төсөл ер нь бол маш амжилттай явагдчихсэн. Тэгэнгүүт амжилтын хажуугаар найзууд нь тий ажлын хамт олнууд нь маш их амжилттай байна. Гарын ёрий тий миний тэмдэглэе гэдэг байсан. Гэвч нөхөр болохоор гэрлүүгээ их яардаг ус. За тэгээд ингэх тусам нь нөхөр бодсон. Бүх зүйл дээр би ингээ бас үгүйгээд хэлж болохгүй тий. Мэдээж ажлын хамт олон гэдэг утгаараа ажлынхантайгаа хаяа гарч ордог боллоо. За тэгээ энэ байдал ер нь бол эхлэндээ бол нэг сард ганц удаа байсан бол ингээ тавтагдсан баг. Ойртсон баг. За ингээд ойртох тусам ихнэр бол халуун хоолоо хийцэн их нөхрөө хүлээгээд гэртээ байдаг байсан баг. За ингээд ер нь бол нөхөр нэг өдөр нилээн халамцуу орж ирээд за хань ядраад амарлаа гэд амарсан баг. Тэгээд ихнэр бас хажууд нь за нэгэн тал одоо амархаж байгаа юм чи хоол энэ маргааш болъё гэд амархаар хөвцөн чи уцанд нь мессеж ирсэн. За тэгээ утсыг ихнэр үзсэн чинь сайхан амраараа хайраа гэсэн утгатай мессеж ирсэн. За тэгээд ихнэр болохоор яг тухайн үедээ шууд уурлаагүй. Тэгээд ихнэр бол айгүй хүлээцтэй хандаад өглөө нь хоол цагийг бэлдэж өгсөн байна нөхрийнхөө. Тэгээ нөхрийнхөө хоол цагийг бэлдэж өгчөөд хувц сунарын өмсүүлээд яг ажилд нь явхад нь за хана ажилд нь амжилт өчигдөр орой нэг мессеж ирсэн байлээ. Тэр чинь би уншсан шүү гэж хэлээд тэгээд нөхрөө явуулсан байна. Нөхөр тэрийг сонсонгуудаа шуугд гайхаад балмагцсан. Тэгээ гараад нь мессеж уншсан. Уншихтаа нөгөө утгатай мессеж уншсан. За тэгээд бүх зүйл дууслаа. Ингээд би тий одоо яг яах вүлээ, юу хийх вүлээ, яах ёстой вүлээ гэсэн асуултаар тэр өдрийг өнгөрөөсөн байгаа. Тэгээд оройн гэртээ ирээд маш их имэйлттэй одоо ингээд яг яасан бол гэрт ихнэр маань байгаа болов юу яасан бол бүх зүйлийг айгүй имэйлттэйгээр очсон ихнэр нь хүлээжсэн. За тэгээд ихнэрт нөхөр хоёр маш удаа ярилцсан. Нэгэнт ихнэрийн хувьд бол итгэл урам хугарсан, итгэл алдарсан. Гэхдээ ихнэртэйгээ ярилцсны үндсэн дээр тэр хоёр маань харилцаагаа буцааж авч үлдсэн баг. За авч үлдэхдээ мэдээж тодорхой хэмжээгээр ихнэрийн хувьд бол хүлээлт байна, бас гомдол байна, бүх зүйл байна. Харин нөхөр болохоор ихнэртэй амлалт өгсөн. Уучлаарай хана. Ахинч хань ийм алдаа гаргахгүй, хизээж гаргахгүй гэсэн амлалтыг өгөөд одоо цагт бол энэ хоёр маань энэ амлалтаа биелүүлсэн явж байгаа сайхан өнөр бүл ба хэвээрээ баг. Тэгэхээр ихнэрийн одоо энэ жинэс болохоор ихнэрийн тэр төвчээр тий нөхрөө уучлж байгаа уучлал энэ зүйл дээр ихнэр бол айгүй мэрэгэн ухаан гаргаж маш их төвчээрийг гаргасан байна. Тэр их том итгэлийн тий орой болгон хүлээж идэг, хоол цагаа бэлдэж идэг, ингээ хүлээж явах явцад нөхөр бол итгэлийг алдсан байгаа. Харин ихнэр бол маш хүлээцтэй, төвчээртэй тэгээд нөхрөө буцаад уучлж байгаа байдал. Энэ зүйлийг хэрвээ бид нар дээр яг тулгарсан бол бид нар энэ зүйлийг яг хийж чадах байсан болов. Түүхэл яг ингээд ер нь бол уучлаад тэгээ одоо өнөр гэр бүл болоод ингээ сайхан нөхөр бол амлалтаа биелүүлж байгаа. Маш сайн хичээж байгаа гэсэн тийм ингээд төгсөж байгаа ер нь бол. Ашгүй тий. Нэг төгсч гэсэн сайхан төгсөж байгаад бол баяртай л юм гэхгүй. Гэтэ нэрээ ингээ бодоод үзэхлээр бас иймэрхүү кейсүүд амьдралын түүхүүд бас багахгүй шүү. Тэг ингээ харахаар за 1-2 удаагийн тохиолдлыг бол эмэгтэй хүн бол уучлж байна. За яг инглигээд бас бүх ирчүүд л итгэл алддаг. Зөвхөн ирчүүд л одоо тий нэг хөгийн зан гаргадаг гэж бол хэлэхгээгүй. Энэ түүхэн дээр ингээ улбаалаад. Гэтэ ер нь бас иймэрхүү тооны ирчүүд бас байгаа л баг л та. Тэгээ хамгийн гол нь за 1-2 удаа бол окей болж байна тий. Гэтэл удаа дараа ийм үйлдэлийг хийгээд идэг. Зарим нэг ирчүүдийг яах вэ? Удаа дараа хийж байгаа бол тэр ер нь явахгүй л дээ. Ер нь бол одоо эхнэрээс бол нэгэнт явхад бэлэн болсон байна гэсэн үг. Тэгээд хамгийн нөгөө гонигтай эхнэрээсээ явдаг байхгүй тийм хүмүүс. Яа тэгэхээр нөгөө одоо бусдад өөрийгөө одоо тийм
гэр бүлээ салгасан өөрийгөө муу хүн болгож харагдуулах нэг өстө дургу байгаад байна. Тэгээд тэндээ ингээ оршоод байгаад байна. Гэр бүл ингээ зүгээр юм шиг байгаад байна. Тэгсэн хэрнээ мань хүн бол өөрөө тэнд ингээд өөр газар амьдэрдэг ч юм уу ингээ яваад байна штэ, хүнтэй уулздаг юм ингээ яваад байна. Тэгээд бусдад нэр хүндээ алдахгүй тулд ингээд тэнд нэг хүнийг ингээд шаналгаа зовоогоод хохироогоод ингээд байгаад байгаа. Ийм тохиолдолд Монголын нийгмээр дүүрэн л байгаад байна тийм. Тэгээ бүр муухай ноцтой энэ заяа. Наад категори дотор чинь бүр ямар нь байж гэнэ гэхээр зэрэг би чамаас олж ийм байдалд хүрлээ. Энийний хариуцлагыг би хүлээх, хүчээ хүлээх ёстой гэдэг төрлийн ирчүүд бас байна. Зарим нь штэ, зарим нь бүгдээрээ бол гээгүй тийм. Ер нь тэгээд яг энэ бүр ингээд гэртээ байгаа тэр хүнийг бүр ингээд химлэн зовооно гэдэг чинь тэр хүний дотор яг ямар юу болж байгаа бол сүүлдээ энэ байдалтайгаа эвлэрхий юм. Би ийм л хувь заяатай хүн гэдэг дээр эвлэрхий юм уу гэдэг хүн тэр хүн одоо гэртэн байгаа хүнд бол асуултын тэмдэг үлдчихэж байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр ер нь бол ирчүүдийн хувьд ч гэсэн тэ яагаад би энэ зүйл яагаад тэр хүн анханасаа л авцуухтай хайртай дуртай тэ бүх зүйлээр нь ингээд ханган итгэн насан туршдаа хайрлна гэж авцуучаад адаг сүлд нь ийм зүйл ингээ хийчихэд нөгөөдхөө өөрийнхөө бурууг яагаад гэртээ байгаа тэр гэргийгээс ингээд шаардаад байгаа юм бэ? Тэрний оронд харин би юун дээр алдчихв те миний гэр бүлийн харилцаа юун дээр ингээд оршин тогтнохоо болчихв гэдэг зүйлийг асуултын тэмдгийг өөрөөсөө асуугаад те буцаагаад гэр бүлийнхэн харилцаа өөр хүүхдүүдийг элэг бүтэн байдал энэ асуудлаас болоод ч гэсэн ер нь хүүхдүүд маш их шаналж байгаа шүү дээ те. Яг ингээд эхнэр нөхөр хоёрын гоё өмнө анх байсан тэр гоё харилцаа байхгүй болохоор хүүхдүүд хоморгонд нь ямар их өртөж байгаа бол. Тэгээ буцаагаад яаж энийгээ босгох вэ те? Мэдээж одоо энэ байдлыг засахын тулд нөхөр л алах юм хэрэгтэй шин. Алдаа гаргасан учраас эхнэр бол за тэгээд алдаагаа ойлгочлаа. Хана уучлаарай хань одоо хэж тийм алдаа гаргахгүй гэж амлалтаа өгөө тэрнийхэн төлөө ингээ явах юм бол те? Тэр гэр бүлийн уур амьсгал буцаад яаж хурдан сэргийх тэр хүүхдүүдийн гал цог нүдний гал цог нь яаж хурдан буцаад сэргийх талаараа бас нэг алхам хийх юм. Ер нь нэг тийм хоёр өнцөг байдаг шүү дээ. Хоёр жишээлбэл юу гэж боддог. Одоо зарим бүлэг хүмүүс болохоор хичнээн чамайг хуурсан ч гэсэн чамайг одоо чиний итгэлийг алдсан ч гэсэн чи гэр бүлээ бодох хэвээр. Гэр бүлээ бодоод чи чамайг хуурсан ч гэсэн гэр бүлээ бодоод чи авч үлдэх хэвээр. Чи тэсэх хэвээр, төвчих хэвээр. Чи энийг л давах хэвээр. Энийг давчвал бүх юм сайхан болно. Гівчиг ар дээр нь бүх юм сайхан болох уу гэдэг дээр асуудалтай тий. Нөгөө нөхөр бол одоо тий эренжиж бай, минь ч чинь хоёр хүүсэн дээр л ярьж байгаа шүү дээ. Нөгөө нэг өнцөг байна шүү дээ бас тий. Үнэхээр чи юм болцсон бол одоо босон дээрээ. Гэсэн юм хоёр өнцөг яваад шүү дээ. Энэ хоёр дээр яг жишээлбэл аль нь зөв юм бэ? Аль нь буруу юм бэ? Заавал тэгж хүний бас одоо хэлснээр бас амьдрах ч ёстой ч юм уу, гүү ч юм уу те. Ер нь хүн яг өөрийнхөө толгоогоор амьдрах ёстой юм уу? Бусдын үгээр амьдрах ёстой юм уу? Гэдэг юм яваад шүү дээ. Гадны нөлөө олвол яг нөгөө өөрийнхөө хүслийг тулган шаардуулах гэдэг ч те. Бүтэхгүй. Чамайг одоо ингэж байгаа юм чинь 5 жилийн дараах амьдрал яах юм? Байлж гэдэг юм уу тий? Ямар нэгэн байдлаар тэр хүмүүсийн амьдралаар амьдрахгүй. Тэг яг хөө зөвөр мэдээж гэр бүлийн радио болвол гэр бүлийн радиогийн одоо бодлого бол мэдээж гэр бүлийг бат бөх байгаасаа гэдэг дээр л дуурж байгаа штэ тий? Тэр дундаа хайрын үүрэг яг яаж дуурах хэвтэй юм бэ? Бид нар ийм байдалд хүрэхгүй тулд яг усынхаа харилцаан дээр анханаас нь айгу сайхан анхаардаг бай. Нөгөө төвөр нэгэнт л итгэл алдсан болвол бас ир хүн алддаг, эрэг бол нордог. Тийм учраас ганц нэг удаад нь уучлаач тий. Хоёрдугаарт нь яг ерөнхийн нэг юм нийтлэг масс байдлаар хандхаас илүү яг тэр нэг хувийн онцлог бас байгаад байгаа шүү дээ. Ямар тохиолдолд би уучлах юм? Ямар тохиолдолд нь би тэсэх юм? Ямар тохиолдолд нь би үнэхээр ингээд за би дагаа явчих юм бол энэ цаашаад ингээд энэ асуудал шийдэгдэх юм байна гэдэг нэг юм үе мөчөөд бол байгаад шүү дээ. Тэг яг зүгээр хэврээ миний амьдрал дээр бас ийм зүйл ирүүл гэдэг ийм өнцгтэр л ирж ин л та. Тэгэхээр мэдээж хэрэг бас хүүхдүүдэл бодох хэрэгтэй. Тэ гэр бүлээ бодох хэрэгтэй. Гэтэ мэдээж хэрэг тэр утга агуулга болохгүй л байх л та. Ер нь гэхдээ ингээд зарим бас нэг тийм кейс харчихсан байхгүй. За ста миний амьдралд ийм болно гэж бодоогүй байжэтэл ийм цагтлыг би ингээд тэ суугаад бичих үе бас байд юм байжээ гэдэг өгүүлбэрийг бас харж л ийсэн. Энэ яг хүмүүс яг өөр дээрээ авахлаар аюу хүн тусч байгаа л да. Тий. За яах вэ гэл одоо надад ингээд тулгарчвал би яах вэ гэж бодоход
яг ингээд үг гарахгүй байх үе бас гарна шүү дээ. Гарч байгаа хүмүүст одоо Хоёроос бол гарахгүй л гарч магадгүй. Ер нь айгүй хүн сэдв байхгүй. Ер нь бол гэр бүлтэй холбоотой сэдв учраас. Тийм учраас нөгөө түрүүний яриад байгаа болох ш тэ. Яг ийм байдалд хүрэхгүй тулд бүгдээрээ хийчээ яхаар тий. Тэгээ магадгүй яг хуу өчигдөрхөн гэхэд л сонсч ирсэн зүйл нь гэхээр чи өөрөө намайг халамжлаагүй учраас. Чи өөрөө намайг орхигдуулаагүй учраас гэд яг бүр нөгөө яг араар хуралдвал болсон байхгүй. Тэгээ эхнэр нь ёо яриач те би гэтэл нийгэмд ийм итгэвтэй зүтгэлтэй манлайлалтай оролцоотой байх нь те энэ хүний одоо надад ингээд миний итгэлийг алдах сул тал болж байгаа юм уу гэд уйлаад ярьж штэ те. Тэгээ одоо юу гэмтэй нөгөө халамж дутсан одоо газар гэх юм уу да асуудал үүсээд байна л гэж хараад байгаа шүү дээ. Ер нь бол. Гэхдээ тэр л бас чихмээргүй байгаа байхгүй тий. Нэгэнд амар муухай алдаа гаргангуудаа чи намайг халамжлаагүй, чи намайг ингээгүй гэдэг айгу муухай эр хүнлэг чанар биш үстэй. Яг би нэг зүгээр яг эмэгтэй эрэгтэй яг хоёр хүүсэн дээр нь ярмаар байна л да. За. Тэгээд эмэгтэйч тэр эрэгтэйч ямар нэгэн байдлаар ингээ бие бинийгээ халамжлах тэ ингээд кэрлэх тийм юмнууд ингээ жоохон дутагдаад хаягддаг ч юм ингээд яваад нэг юм жоохон царцмал байдалд байж ах үед хин нэгэн гарч ирээд тэр одоо орон зайд үүссэн ан цав гэдэг юм уу тэрийг нэг жаахан нөхөхөд л хүн ганхаж байгаа байхгүй да. Тэгэхээр тийм одоо боломжийг бусдад олохгүй тул бие бинийгээ илүү их хайрлаж илүү их бие биендээ цаг хугацаа гаргаж бусдад одоо тийм боломж олохгүйгээр халуун дулаан байх нь хамгийн том одоо сэргийлэх арга хэмжээ тий гэж л бодоод байгаа байхгүй юмаа тий. Тий юмаа. Тийм тэгээ бас миний бас нэг харж байгаа юм болохоор ийм байж бас болох. Хин нэг нь одоо хитрхи ихтэй нэг санхүүгийн жишээ шүү. Санхүүгийг айгүй их олддог тий. Жишээ нь нөхөр оллоо, нөхөр ажил сайн хийлээ. Тэгэнгүүт л нэг ихнэр хүүхдүүдээ мэдээж хараа гэртээ байгаа. Энэ үед ихнэр нэг бүх фокус гэр бүлийнхээ ажил хүүхдүүд рүү ингээд харуулцдаг тий. Тэгэнгүүт л нөхөр гэртээ ирэнгүүт л нөгөө л нэг бах байдгаараа гэсэн тийм одоо нөгөө ихнэрээ одоо жоохон голонгуй байхад тий. Иймэрхүү байдлаас бас нэг бол үдчих бас болох юм. Нэг бол ихнэр аягүй сайн ажил хийдэг тий. Ихнэр ажил хийгээл нөхөр гэртээ ч юм уу тий жоохон ажил олдохгүй ч юм гэр зураа ингээ байждаг. Ингийн бол магадгүй ихнэр хуурах тий. Иймэрхүү байдлууд ингэж ажиглагддаг юм шиг. Аль нэг нь ингээд яг л ингээ бах байдгаараа ингээ байна гэл ингээ. Тэрний оронд харин хэрвээ та гэртээ эхнэр нь гэртээ байдаг. Тэгэх юм бол эхнэр өөрийгөө нэг өөрчлөж. Тэ буцаагаад одоо анхных чигээ ингээд харилцаагаа сэргээгээд тэ одоо өөрөө ч гэсэн илүү зөвхөн гэртээ байгаад ингээ хүүхдээ хараад байна гэхээс илүү ямар боломж байна боломжийг ашиглах. Тэгэх юм бол тодорхой хэмжээний ч гэсэн орлоготой болоод өөрийгөө ингээ байгаа байдлыг гаднах байдалтай анхаарад ингээд ирэх юм бол магадгүй тэ нөхөр их гэрлүүгээ яар. Нөгөө л бах байдаг гэдгээсээ илүүгээр гэрлүүгээ яар те. Миний ихнэр өөрчлөж байгаа надад те. Надад илүү анхаарал халамж тавьж байгаа. Би одоо ихнэртэй халамж тавьж идэв. Харилцсан ингэж байх юм бол нөгөө ан цавыг бас нөхөх юм болов. Тэгэхгүй ихнэр ингээд нөхөр тэг гэр бүлээд хийжээж байгаа надад хэрэгцээтэй юмыг авч өгч байгаа гээл гэрийнхээ ажлыг нухаад хүүхдүүдээ л ингээд нухаад ах юм бол нөгөө нэг хосын харилцаанууд нь бас байхгүй болоод байгаа. Тэгэнгүүт л магадгүй нөхөр илүү нэг те хосын харилцаагаа сэргээх гээд илүү нэг ингэсэн ч байж болох юм уу мэдэхгүй. Тэгэхээр бас ярьжсэн нь мэдэхгүй гэж амар. Би болохоор зүгээр нөгөө энэ түүхэн дээрээсээ зүгээр ингээд мэдэхгүй дүгнэлт хийж байгаа. Тэгэхээр ер нь бол аль талдаа бас ихнэр гэртээ байгаа хүн нь нөхөрч байсан, гэртээ байдаг нөхөрч байсан тий. Би ажил хийх ёстой. Тий. Би одоо эрхийн тэргүүн шүү гэдэг зүйлээ ухамсарлаад ажиллаа хийгээд ингээд буцаа харилцсан ингэж байх юм бол тэр ан цав нүх. Гой тэнцвэртэй авч яваарэ. Тэнцвэртэй авч явах юм бол харийн харилцаагаа хосын харилцаа битгий орхигдуулаарэ гэдэг хэлж штэ тий. За хэдүүлээ сэтгэлдлүүдийг харъя гэж бодож байна. Манай сонсогчдод бас юу гэж бодож байна? Ямар бас реакшнуудыг үзүүлж байна тий. Ямар юмнуудыг хэлж байна. За Аликагийн комментиг унших уу. Уучлахад хайр майр түүч хамаагүй байдгаа цэвэр ухааны чадвараа гэж хэлж байна. Оо. Ер нь бол тийм штэ тий. Ухаантай л төрүүлж уучлахгүй тий. Гэтээс хэцүү байхгүй юу? Хэцүү мэдээж хэцүү шүү дээ. Хүн уучлаад ахад давраал ийм алдаа гаргаад байвал
Яа, юу гэсэн үг юм бэ? Чи ямар байнга ундарч яадаг зүйл юм уу те гэж бодогдохоор л байдаг л та. За, миний асууж те гуруулаа хөтэлдэг үлдсэн юм уу гэж. Тийм байна. Тийм байна гэж. Тийм байна. Би байна. Ямар санагдчих чинь манай Мина бас те өөрөө гоё юугаа хэлээрээ. За тэгээд манай баясаа чөчөө хөтлөгчөөр явж байгаагаас анзаарч байгаа хаа гэж бодож байна. Нараа гэж хүн байна. Баяада хажуудхаа хайрлаж хүндэлж төвчж зарим юмыг өнгөрөөж сурах хэрэгтэй гэж боддгоо. Наадах чинь маш илбэг тохиолддог асуудал халамж дутсан ир хүнээс ийм харилцаа үүсдэг юм шиг санагдсан гэсэн. Халамж дутсан ир хүнээс тийм одоо харилцаа асуудал үүсдэгэ гэдэг. За яг ир хүн гэхээс илүү айл айлнаас нь яг нэг тал руу байгаа гэхээс илүүгээр яг хоёр тал руу л юм. Хэдүүлээ гоё дистрат явах уу. За Аленка бол ингэж штэ. Алдаа болгон сургамж гэдгийн чинь эндээс айл айл нь юу ойлгосон болоо гэж байна. Хос болгонд л ийм зүйл тохиолддог байх та хизээ нэгэн цагт гэсэн мэт. Заавал бас яг араа хууралт гэлтгүүгээр ер нь итгэл алдах гэдэг зүйл чинь жижигхэн ч гэсэн ер нь ингээл те тулгардаг л зүйлүүд шүү дээ. Тэгээд нэг сайхан юм хосын харилцаа гэдэг бол уучлахад бэлэн, ойлгоход бэлэн, хүлээж авахд бэлэн байдг нь сайхан юм да. Гэхдээ зарим хосуудад энэ чадварууд ерөөсөй байхгүй байгаа нь хосын харилцааг нөгөө услагдаж чадахгүй, гандах, хатах тэр нөхцөл рүү л оруулаад идэг л да тий. Ийм байдлууд нь яг үргэлжилдэг л гэж ойлгодог юм шиг тий. Яг иймэрхүү байд нэгнийхээ хосын одоо нэг ойлгохгүй. Яг би ийм хүн гэдэг байр суурийг үнцхийг ингээд авчих юм бол ер нь бол бас хосын харилцаа бас жоохон тийм болдог юм шиг. Би байгаар миний байгаа хүн би угаасаа л ийм хүн гэд ингээд байвал тий. Эндээ жоохон кэрлээд энийг хосоо тий хайраагаа ингээд жоохон халамжлаад ингэчээч гэсэн чинь би угаасаа л юм. Юу яриад байгаа юм бэ ч гэдэм үү тий. За манай Мина ингэж байна. Гэхдээ л манай сагийн ах хөөрхөн байна уу? Ойрт хараагүй та хэдээс ханчсан байна шүү дээ. Харин ойрт хараагүй. Мина нэр ажил төрөлт тавлаггүй. Яаж ийн бусаанд юу болж ийн тий цагаагаар ямар байна? Халуун яасан буурсан уу тий. Бусаанд тий солонгос таа гэсэн. За ганц хэсгийн комментиг явах уу? Та хоёрын хин нэг нь. За Валия хуу ганццэг амаараа үгээрээ бардам хандаж болохгүйг би сайн мэддэг. Ирээдүйд надад ийм зүйл тохиолдохыг үгүйсгэхгүй. Гэхдээ 15 жил болоход миний хань ийм зүйлээр намайг зовоогоогүй байна. Ямар сайхан бай болж байна. Гэхдээ ийм зүйл болохоос урьдчилан сэргийлж маш сайн ярилцдаг. Үйлдэхээс өмнө яах вэ би ингэж бодогдоод тэр хүн намайг эргүүлээд байхаар гэд ярилцаад урьдчилан сэргийлж чадсан. Айл гэрт нэг ийм зүйл яаж ийгээд л ороод ирдэг юм шиг гол нь зөв даван туулах хэрэгтэй юм шиг санагдсан. Гол нь түлхэх биш зөвөр ойлгох, яриаг нь сонсоод ойлгож өгөх нь чухал мэт санагдсан гэж. Яг зөв тий. Ингээд айгүй гоё бас ийм даруу хандлага ингээд харагдаад байдгийн ганц тхэн комментээс. Ер нь ингээд асуудал гэдэг чинь манад бол тийм асуудал тулгархгүй гэхээсээ илүү угаасаа л бид нар асуудалтай тий амьдрал донд амьдарч байгаа. Тэгээ энэ донд яаж хүлээж авах уу, яаж ойлгож өгөх үү тий тэр бас байдал байдаг нь бас их сайхан байгаа дамлалтай гоё үлгэр дуураилтай. Ер нь тэгээд яг нөгөө ярилцахад тий анханасаа ингээд ярилцаад ингээс дадал зуршил болчих юм бол бүх зүйл нийлттэй тий. Яг тийм байд юм шиг. Харин ярилцахгүйгаасаа болоод ер нь бол алдаанууд их л гардаг баг. Тийм учраас хосууд ер нь бол ярилцчих нь маш чухал шүү. Тий. Одоо хэдүүлээ чинь бол Шагдрын season 2 гэдэг байгаа шүү тий. Магадгүй Шагдар ингээл бүжгэлжээснэ маргааш нь уушлал гуйгаад очисон болвол должин шүү дээ тий. Түүнийх нэр нь ихнэр нь должин шүү дээ тий. За хэдүүлээ уучлал гэдэг команд өгчил дөө. Хэцүү л бахах. Гэхдээ бол должин бол уучлах нь тодорхой л байсан. Надад бол тэгж л харагдав. Тэр хүн өвдөөд ингэж явах үед эцсийн мөч хүртлээ ер нь бол бас нөхрөө нэг ирчээсэй л гэж хүсэж илсэн. Тэгэхээр магадгүй түүний өхөл амар маттай орохгүй тий. Сэтгэл санаас нөлөөсөн ч юм билүү тий. Асар штэ. Ер нь асар нөлөөлөл дээр ганцаараа гэж шаналлаа. Ер нь тэгээд яг одоо ингээм амьдрал дээр л ер нь бол харж байхад ер нь нэгээ ингээл алдахлаар айгүй хурдан сэтгэл санаагаар унаалт тий. Айгүй хурдан араас нь ингээл явчихдээ шүү дээ. Ер нь хөвшрөлч их айгүй хурдан явагддаг шүү дээ. Яг тэрэн шиг ер нь бол яг хажууд хүн яваад өгсөн тохиолдолд тэр нэг хэсэгтэл шоконд ороод паниктаад тэгээ бүх зүйлд өөрийгөө буруудах. Тэгэл ингээл доторх идэрхт нь үхвэт ч юм уу те. Хурдан яадаг юм шиг шүү дээ. Надад бол тэгэхээр түрүүний нөгөө баясагийн ярьжсэн нэг юм хоёр сонголтын дээр хэдүүл ярьж шүү дээ. Нэг бол хүүхдүүдэд бодоод уучлах, эвлэрэх. Нөгөө болвол нь тий зүгээр л явуулах тий боломжгүй гэдэг үгийг хэлэх тий. Тэгээ яг хөө ингээ харахаар хүүхдүүдэд бодож жоохоо өөрийгөө
орхиод тий дургу байгаа юм шиг бол за Өнцг нь аюу хэцүү байгаа. Тий хэцүү байгаа даа. Гэтэл б баринд бол цэвэр өөрийгөө амиа бодсон юм хандлага бас байж болох гэдэг байхгүй тий. Тэгэл хүмүүс янз бүрийн сонголт хийдэг л ах л та. Гэхдээ илүү хүүхдүүдэд бодох үедээ бас өөрийгөө битгий орхигдуулаарэ. Хэцүү байснаа яар. Тэ гомдоод байгаагаа уутал дараагийн удаа ийм нөхцөл ирвэл яаж хүлээж авч чадахгүй вэ гэдгээ илэрхийл тий. Тэгвэл зүгээр ингээ хав дараад ингээд үлдээч бас биш байгаа байхгүй тий. Тэгээ одоо нөгөө эргээгээд нөгөө хүнээ уучлахтаа ч гэсэн хит хүлцэнгүй байдлаар уучлахгүй байх хэрэгтэй. Ийм шүү. Тэгээд би ийм учраас чамайг ингэж уучлж байгаа шүү. Энэ бол надаас гарч байгаа энэ том хүч шүү тий. Ийм учраас би чамайг уучлж байгаа шүү гэдгээ заавал хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө нөхөр салгалж явж байгаа ирсэн ч уучлсан байдаг. Гэж ороод ирдэг. Тийм байж болохгүй шүү. Зарим одоо энэ категори дотор ч бас юм байна заяа. Зүгээр уучлаарай гэж хэлээг багт найл үршээ уучлчихсан. Тий. Зүгээр за яах вэ чи дараагийн удаа өөр эмэгтэйтэй бити тэгэрээ. Тэгээ хүлэн зөвшөөрөөд тий ингээд зөвшөөрсөн. Тэгээ дараагийн удаа дахиад нэг юмтай болц. За одоо яах вэ? Тэгээ зүгээр өөрөө ингээд сайн дураараа ингээд тий бэлэг байгаа. Тэр бас биш баха гэж бас бодож байна. Гоё энэ нэг ингээд гоё үн цэнтэй байлгамаар байна л да. Уучлалыг бас нэг уучлахгүйгээр тий хүлээн ингээд өөрийгөө хүлээн зөвшөөрсөн бас байж болохгүй. Яг уучлалцсан юм уу гэхэлэр уучлаагүй юм шиг. Уучлаагүй юм уу гэхэлэр уучлалцсан юм шиг. Тэгээ ингээд яг нөхөр нь ингээд буцаа гэртээ ирэхтэн ингээд энэ нэг хүн гэрт оршиж л байдгийн гэсэн айтай тий. Бас тийм байж болохгүй. Уучлсан бол шууд хэлээд тий. За би чамайг уучлсан. Харин энэ алдааг дахиж давтах юм бол дараагийн асуудал гэж байхгүй шүү. Хатуу. Тий. Бүр шийдэмгий байхгүй бол нэг нэлцгэнэл заал уучлж хаастаа гэл ингэх юм бол нөгөөх нь энэ уучлаад ингээд давраад байж бас болно шүү дээ. Тэгэхээр бас хэлж байгаа үгнийхэн тэр акцентыг чанга давраахгүй төрлийн уучлалыг бас бий болгоорой гэж байгаа тий. За тэгээ ингээ харсан чинь бас нэлээд ерөн сизон явах юм шүү. Сизон бол явахаар байна хүн шээ. Хэдүүлээ чи бүр солонгочдоодаас удаашруулахаар харагдаж штэ тий. За нэвтрүүлгийн цаг маань ерөн төгссөн байна. Эва маань амьдтаал бие биенээ харьлаа гэсэн байна. Тийм учраас бие биенийхээ ялангуяа хосын харилцаан дээр итгэлийг алдах үйлдэлүүдийг хэдүүлээ хийхгүй байхыг хичээцгээе. Хэрвээ алдсан болвол тий цаг алдахгүйгээр арга хэмжээ авцгаая гэж өнөөдрийн нэвтрүүлгийг бас дүгнэе гэж бодож байна тий. Нэвтрүүлэгтээ маань хамтарч ажиллаж байгаа KFC аманд л ороод жаргах алгасч болохгүй амтны дэдий KFC-гийн Dunked soy garlic саусаар амталсан амтад бүргэр шарсан дахиа аманд л ороод хайлах мэт cheesecake боолын багтаасан ариун багцуудаа KFC салбаруудын бүх салбараас худалдан аваарай. Онлайнаар бас хөргүүлээд авах боломжтой. KFC-гийн хамт олондоо маш их баярлалаа. Хамгийн төгсгөлд нь ганц зэгийн маань хэлсэнчлэн халамж тутсан ч бай, яасан ч бай. Хүн нийгэм шижил байгаа болохоор ямарваа нэгэн тохиолдлоор ийм зүйл тулгардаг. Үүнийг хэрхэн зөв даван туулах вэ гэдгийг чухал. Миний хувьд би өөрөө үн цэнтэй гэр бүлийг хүсдэг учраас ийм зүйл тохиолдох юм болвол тэс чадах болов гэмээр гэдгээ мэдгүй байна гэсэн байна. Тэгээд гэр бүлүүдэд маань бас ийм зүйл бүү тохиолдохгүй байхыг хэдүүлээ бас болгох боломжтой. Энэ бол бас сонголт байгаа шүү гэдэг үгийг хэлээд өнөөдрийн хариу өрөв нэвтрүүлгийг баясаа саагийн цаамаг уран жаргах гэж байна. Оройгоо сайхан өнгөрүүлээрэ маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Түр баяртай. Хамтын амьдралын өргөдөө ганцаар нүүдэлхийх. Аль эсвэл хамтдаа хайраар нүүж хайрын өргөд хожихуд хосын харилцаагаа толдох нүүдлийг өдөр бүрийн 17-оос 18 цагт хайрын өрг шууд нэвтрүүлэг.